За сая эдрээ гişүүн бас асуудал энэ бас үнийн ортой над дээр бас ийм санал гомдлоо зөндөө хэлээд байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагуудыг өөрийн эрүүл байлгах хэрэгтэй байдаг. Одоо бүр төрөх эмнэлэг дээр баахан цагдаагийн тэтгэвртэй гарсан хурандаанаар аваачаад гүйцэтгэх ажиллагаа хийгээд хамт олонгийн жилийн дотор 100 гаруй хүнийг хүртэл хөөгөө явуулчихсан ийм тохиолдол хүртэл гарч ирсэн шүү дээ. Тийм учраас энэ тал дээр яг түрүүн гişүү асуусан учраас миний хувьд хэлмээр энэ тал дээр мөх сайхан сайд манаас анхаараарай. Энэ нийслэлийн бас эрүүл мэндийн газар гэдэг одоо энэ нийслэлийн эмнэлгүүд дээр бас нэг жоохон божигнуулт нөхцөл байд юм бэл. Би сая тэр сэтгцэн эрүүл мэнд болон чингэлтэй дүүрэг дээр очиход эмнэлгийн дарга нар нь их хурлын гишүүд очиж хахад тэднэрт мэдээлэл өгөх шаардлагагүй бараг ирэх хэрэггүй ухааны иймэрхүү хандлагаар хандж ирсэн. Тийм учраас ийм одоо асуудал байж болохгүй шүү гэдгийг бол бас хэлмээр байна. За 10 жилд эрүүл мэндийн хичээл энэ хүүхдүүдэд энэ яаж орж ийнэ? Одоо яг нөгөө бэлтгэгдэнэгээр орно гэхээр тэнд хичээл заах хүмүүсийн хүний нөөцийн дутагдал ихтэй байна гэдээ яриад байсан. Энэ тал дээр одоо бас эрүүл мэндийн яам маань яаж босрлын яамтайгаа яаж ажиллаж байгаа болоо гэдэгт тодруулж асуумаар байна. За дээрэс нь тамхи гэдэг одоо сүүлийн үед нэлээд маргаан гардаг боллоо. Электрон тамхи, янжуур тамхи гэдэг чи хортой би хортойг л хооронд хэрэлдээд байгаа шиг байна. Уул нь бол хоёулаа хортой л доо. Тэгэхээр яг энэ электрон тамхи гэдэг зүйлд чинь бол хүүхдүүд дэлгүүтээ автцсан юм байл. Тэгээ энэ өөрөө яг нэг эрүүл мэндийн байгууллагуудаар энэ статистик тоонуудаар энэ хүүхдүүдийн уушиг болон энэ бос зүйл дээр нь одоо ямар нэгэн сөрөг дүгнэлт өгж байгаа юм үзүүлэлт байдсан болоо яад юм бол сошиал медиагаар нэг хүн нийгмийн бодлогын байнгын орооныхон надтай уулзахаас сааргалсан этрэгэд хүртэл бүр сошиалж иргэсэн байлээ шүү дээ. Тэр нь юунаас хамааралтай гэсэн тэр электрон тамхиг хортой гэж хэлэх гэж ирж ирсэн эрүүл мэндийн олон улсын байгууллаганд хүн гэж би ойлгосон. Тэр энэ тал дээр нэг мэдээлэл хийж өгөөс. Хоёрдугаарт нь би бас өмнө хэлжсэн баталгаагүй хүнс хэвлэл мэдээлэлээр дүүрэн нэмэлт бүтээгдэхүүн юм юу юм ерөөс энийг уучвал баг хавдраггүй болно, саагаргүй болно. Этергээд одоо ингээд манай нийгмийн инфлюенсерүүд нь хүртэл ингээд сурчлаад байгаад байдаг. Тэрийг хүмүүс нь ингээд аваад ингээд байгаад. Энэ тал дээр одоо бас би энэ өмнө хэлжсэн. Энэ тал дээр нэг арга хэмжээ авахгүй бол худалдаж авах гэж байгаа бол ямар ч баталгаагүй юмыг тэр сошиал медиагийн одоо асуудлаас болоо худалдаж аваад тэгээд эрүүл мэндийн эдийн засгаар бол хохирдог явдал бас зөндөө байх шиг байна. За нийгмийн эрүүл мэндийн хуулийн дээр хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудал гэдээ байгаа. Хөдөлмөрийн үйлдвэрлэлийн осол мэдлэгийг шалтгааллах өвчлөл сан өөрөө бас нэлээд боломжийн сан юм байна. Харамсалтай нь энийг бол нөгөө өвчлсөн барьсан нөхөн сэргээх юм дээр зарцуулдаггүй. Тэгэхээр би эрүүл мэндийн даатгалын сан болон энэ үйлдвэрлэлийн осол мэргэжээс шалтгаал даатгалын сан хоёрыг нийлүүлээд асаргаа сувилгаа нөхөн сэргээлт гэдэг нэг ийм үйлчлэгийг бол одоо хиймээр байна. За мөх сайхан сайд хариулъя. Э 10 жилийн хүүхдүүдийн дунд эмэгтэйчүүдийн дунд тамхиталт бол одоо маш их нэмэгдэж байгаа. Сүүлийн 5 жилийн байдлаар тамхи татахнаас 3-аар залуучсан. 18 байсан бол 15 болсон. Эмэгтэйчүүдийн тамхиталт 6 дахин нэмэгдсэн гэдэг маш олон сөрөг үр дагаврууд гарч ирж байгаа. Бид нар янжуур тамхиныхаа хор уршихыг яйда гэж ядл электрон тамхи гэдэг аюул гарч ирсэн. Электрон тамхиг нийгэмд ямар нэгэн хор хөнөөлгүй мэтэр сурталчилж байна. Тамхинаас гаргадаг сайн бүтээгдэхүүн нэрийдлэр сурталчилж байна. Үүнээс үүдэлтэйгээр нийгэмд одоо электрон болон янжуур тамхины хэрэглээ улам бүр нэмэгдсээр байна. Эргээд янжуур тамхины хэрэглээ төдийлөн дөрвтөө буурсан зүйл байхгүй учраас аль алиг нь бууруулах арга хэмжээ авах ёстой. Энэ дээр одоо улсын хурал дээр ажлын хэсэг байгуулагдаад ажлын хэсгээс энэ тамхины тухай хуулийн шинжилсэн найруулгыг өргөн барих гад үзэл баримтлалаа батлуулах шатанд явна шүү дээ. Энэ дээр манай эрүүл мэндийн яам нэлээд өндөр оролцоотой байгаа. Электрон тамхи цахилгаан бараа гэдэг байдлаар гайлаар орж ирдэг. Ямар нэгэн татвар ноогдуулдаггүй. Энэ дээр онцгой албан татваруудыг ноогдуулдаг болгоё. Ноогдуулж байгаа онцгой албан татварын 50 хүртэлх хувийг эрүүл мэндийн дэмжих санд цуглуулж эргэж энэ тамхиталтыг бууруулах бусад төрлийн арга хэмжээнд зарцуулдаг болыг их мэтлэн энэ дөрвтөө бодит ийм шийдлийн арга хэмжээнүүд авагдж байгаа.
За ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр дээр бол одоо бид нар маш их анхаарах шаардлагатай байгаа. Тийм ч учраас боловсролын яамтай хамтраад бид нар олон улсын жишгт хүрсэн эрүүл мэндийн боловсрол олгогч багш гэдэг энэ ангийг багшийн дэд мөсдөр энэ ангийг нэгээд эхний ээлжний ээлсэлтүүдэд аваад бид нар бэлдээд явж байгаа. Энийний тоог бид нар харин маш сайн нэмэгдүүлэх, бусад төрлийн дэмжлэгүүдийг яаж үзүүлэх үү гэдэг дээр бид нар ажиллаж байгаа. Жилдээ 30 хүүхэд ороод байвал ирээдүйд шаардлагатай, өнөөдрийн байдлаар шаардлагатай байгаа бид нар энэ 2000-ын хэрэгцээг хизээ гэхэд хангах вэ гэдэг энэ асуудал яригдж байгаа. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багш нь, биологийн багш нь эрүүл мэндийн хичээл заагаад ахаар тухайн хүүхэд эрүүл мэндэд хэрхэн яаж анхаарах вэ? Өдөр тутмын амьдралд нь хэрэгтэй мэдээллийг өгж чадахгүй ийм зүйлүүд байгаад байна. Сургууль дээр байгаа эмчнэр дутагдaltaй, эмчнэр зарим нэг тохиолдолд орохоор заа харга зүүн дутагдaltaй байна. Тэгэхээр олон улсынхаа жишгт хүрсэн заа харга зүүн сайтай, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл боловсрол сайтай энэ одоо эрүүл мэндийн боловсрол олгогч багшийг бид нар 4 жилээр бэлтгэх энэ хөтөлбөрийг нь боловсруулад ингээд эхлүүлсэн байж байгаа шүү. За хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал, хүнсний эрүүл ахуйтай холбоотой асуудал бол манай улсад нэн чухал байгаа. Одоо зүгээр наад захын хор тавдрын өвчлөлийн чинь 30% нь эрүүл бус хүнс, эрүүл бус зан үйл, эрүүл бус хоолтоос үүдэлтэй байна гэд судлаад тооцоолоод гаргаад ирчихсэн. Тэгэхээр бид нэр өнөөдөр зөв зохистой хоолтоос ахуулаад эрүүл хүнс хэрэглэх асуудал сүүлийн чухал байна. Энэ дээр хүнс хөдөө аж ахуй яам нэлээд анхаарлаа хандуулж байгаа юм байна. За дээрээс нь бас улсын хурал дээр ажлын хэсэг байгуулагдсан хүнсний тухай хууль одоо энэ ажил нь явж байгаа юм байна. Энэ Эрдэнэт гишүүн тодруулъя. За тэгэхээр хийж байгаа ажлууд бас нэлээд байгаа. Тэрийг бас мэдж байгаа. Тэгээд бас энэ байнгын хороо маань бас дэмжлэг үзүүлэх тал дээр зөвхөн эрүүл мэндийн хуулиас гадна энэ хуулийн дагвар хуулиуд буюу хамтарч ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдал, за аж ахуй нэгж байгуул олон салбарын асуудлууд бол бас байгаа. Тэгээд аж ахуй нэгж байгууллагуудтай бас нэлээд хамтарч ажилламар хэрэгтэй юм шиг байгаа. Одоо манайхан жилдээ нэг хүнд хортой нөхцөлд ажилладаг бол 2 удаа, за жирийн юунд ажилладаг бол 1 удаа нэг эрүүл мэндийн үйлчлэгт орно гэдээ байдаг. Тэрийн үндсэндээ нэг тийм халтуурдах маягийн болгочтой. Тийм учраас тэр байгууллагын одоо хүмүүсийг ямар өвчнөөр өвдөх магадaltaй, удамшилт нь одоо ялангуяа хавдраар өвдөжсэн, сахараар өвдөжсэн байна уу гэх мэтлэн ийм статистик дата тэрийг хэрэглээд оруулах их үр дүнтэй болов гэж би боддtiin аа гэдгийг бас хэлмээр байна. За дээрэс нь манай энэ сүүлийн үед энэ шилэн барилгууд маш их баригддаг болсон. Агааржуулалт маш муу. Энэ өөрөө эргээд эрүүл мэндийн ялангуяа эмэгтэйчүүдэд одоо асар их тийм сөрөг нөлөөтэй гэдэг ийм асуудал байгаад энэ тал дээр бас анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна. За санал хэлчлээ. Гамма гишүүн асуулт асууя.